аюулгүйгээр мэдчилж байгаа надад байна. Тэгээд Солонгос улсад ажилч хөдөлмөрч сурч амьдарч байгаа нийт монголчуудад болон Монгол улсаас Солонгос улсад ажилч хөдөлмөрч бизнес хийх хүссэн хүн бүхэнд зориулагдсан одоо тийм ээ хууль эрх зүйн болон Солонгос улсын аялал жуулчлал, бизнесийн чиглэл, хөдөлмөр одоо визний чиглэлээр 42 төрлийн зөвлөгөө чиглүүлгийн талаар одоо тийм ээ цуврал нэвтрүүлгийг одоо загш дээр одоо тийм ээ хийх хэрэглээд байгаа. Тэгээд эхний дугаартай байна. Тавтай морилоо. Тэгээд та бүхэндээ өнөөдрийн дугаараараа Кясанандо аймгийн одоо гадаад хэлтийн дэмжих төвийн зөвлөх мэрэгчлэн мөнхцэн хичээгээ тий ихтэйсээ ерөн одоо нөгөө Солонгос улсад ажил хөдөлмөр эрхлээд явангууд үйлдвэрийн осол буюу маш их одоо нөгөө одоо бэртэж гэмтэх асуудлууд гардаг шүү дээ. Тэгээд энэ бэртгэлэмтлээс хэрхэн сэргийлэх ёстой юм бэ? Дээр нь яг бэртгэлэмтлээд үйлдвэрийн осолд орсон тохиолдолд яаж одоо тий ямар одоо тийм ээ хаана хаандаж ямар үйлчлэгнүүдийг авах ёстой юм бэ? Тэр талаар ярьж өгөөч. Тийм. Ер нь бол үйлдвэрийн осол аюух гардаг байхгүй. Үйлдвэрээс Солонгос хүмүүс өөрснөө үйлдвэрийн осолд аюух хүртдэг. Үйлдвэрийн осол маань асар их өндөр хэмжээнд байна гэж улсаасаа бас нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа тийм салбар байгаа. Тэгээд одоо ер нь гадаад ажилчид гэлтгүүгээр Солонгос хүмүүс маань ч гэсэн ер нь бол үйлдвэрийн осолд орохгүй тулд маш нөгөө үйлдвэрээс өгсөн аваарын малгайч гэдэг юм уу те аваарын гутал, бэлий бүх юмыг одоо заавал хэрэгжилж одоо ажиллаа хийж явах хэрэгтэй. Тухайн аюулгүй байдлын одоо заавар зөвлөгөөг заавал сонсож ажиллаа одоо ажилдаа орж явах хэрэгтэй шүү гэдэгс нэгдүгээр анхааруулъя. За ингээ өөрөө анхаарлаа тавиад үнэхээр хэн одоо санаандгүйгээр одоо үйлдвэр ажиллах арга магадлал өндөртэй шүү дээ. Энэ тохиолдолд бол хамгийн түрүүн одоо яг үйлдвэрийнхаа яг одоо нөгөө хариуц галбан тушаалтны хүнд мэдэгдэх. За би яг энэ ажлаа хийж байгаад энд яачлаа, гэмтчихлээ гэдгийг яг үйлдвэрийнхаа хариуцлага дээр доор нөгөө хамт ажиллаж исэн хүндээ хэлэхтэй болно биш. Одоо хамгийн одоо хариуц ажилтнууд мэдэгдээд одоо хамаасан одоо яаралтай тусламж, эмнэлгийн тусламж авах эмнэлэгт одоо очихгүйгээр хөнгөн бэртэл авах юм бол одоо яалтай аюулын нөгөө нэг бэнд нааж өгдөг ч юм тослогч юм ингээд заавал арга хэмжээг авсан байх хэрэгтэй. За ингэснээрээ энэ хүн яах вэ гэхээр би үйлдвэрийн осолд тэдэн сарын төдөө тэдэн цагт орлоо гэдгийг бусдаа мэдэгдэж гэсэн. Энэ одоо нөгөө өвчин өнөөдөр өвдөхгүй байлаа их дараа нь дахиад өвдөх ч юм уу те ямар нэгэн сорин өвдөх ч юм уу ийм аюул үүсэх магадaltaй байдаг учраас хэрвээ тэр үед мэдэгдээгүй өнгөрчих юм бол энийг та үйлдвэр дээр байж байгаад гинцэн гэдэг хинч одоо хүлийн зөвшөөрөхгүй гэсэн. Ер нь бол үйлдвэр болон аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн осолд одоо ажилтныг оруулж эмчлүүлэх үйлдвэрийн ослыг одоо хүлийн зөвшөөрөх аюул дургүй байдаг. За энэ нь юу гэхээр тодорхой хэмжээний үйлдвэрийн осол гарсанд одоо хувиа одоо тодорхой хэмжээний хувиа торгуулгадуулах дараагаар нь одоо юу гэдэг нь заашлаад одоо өдөрт халбан тушаал одоо соронд явах ч юм уу ийм одоо аюултай одоо улсаас заас хуулиар ингээд заасчилсан байдаг учраас энэ хүмүүс аль болох одоо үйлдвэрийн осол гарсныг мэдэгдэх дургүй байдаг гэсэн. Үнэхээр одоо та үйлдвэр дээр гэмтээд осолд орсон байх юм бол маш шаардлагатай мэдэгдээд маш шаардлагатай эмнэлгийн тусламж аваад эмнэлэг дээр очихдоо би ажил дээрээ ийм чагав хийж байгаа ийм хийж байгаа ингээ гэмцээ гэдгээ заавал хэлэх хэрэгтэй. Зүгээр л би өвдсөн одоо юу гэдэг тачид та номоожод та ингээ хэлэх юм бол энэ хаана гудамд явж байгаа нөгөө унтсан ч гэж болно шүү дээ. Тэгэхээр зэрэг за би 90 хатаага тачаасан нэ да гэдэг юм ингээ хэлээ. Тэнгүү цаанаас чи хэдэн цагийн үед ингээ хэлсэн тоочны өөрөө ч гэсэн үнгээ хэцүү яг тэр үед одоо ухаан амбаларсан ч юм уу байлаач гэсэн ойролцоогоор би хэдэн цагийн үед ажиллаж байгаа гэсэн гэдгийг санаад яг тэрийг заавал хэлж явах хэрэгтэй. Ингэснээрээ таны одоо цаанаас хөдөлмөрийн яамнаас ингээ шүгээд үзгээд энэ хүн яг үйлдвэрийн осол байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг тийм үү таага. Зарим компаниуд бол яг нь үйлдвэрийн осолд хамруулахгүй гэж жоохон буртаад байдаг. Тэгээ эмнэлгийн мөнгөний нөгөөд дуусгаж гэдэг юм уу. Энийг бол аль болох зөвшөөрөхгүйгээр одоо юу гэдгийг хоёулаа хабисоч гэдэг нь зөвшөөр хийлгүүгээр аль болох одоо мэргэжлийн үнд нь хандаа зөвлөгөө аваад шийдсэн дээр мөн одоо эмнэлэг дээр очиж эмнэлгээ хийлгээд дуусгаасаа өмнө бүр ингээ эмчилгээгээ дуусаа дараагийн одоо нөгөө физик эмчилгээч гэдэг юм нөхөн төлжүүлэх эмчилгээгээ бүр дууссаны дараа ажиллаа эхлэх ч юм уу. Ийм одоо юунуудыг бас анхаарч хэрэгтэй гэдэг тийм. Тэгээ бас одоо хууль бусаар ажиллаж байгаа ч юм уу. Одоо оюутнууд бас ажил хийж байна. Ямар ч үедээ хүмүүс ажил хийж байгаад ажлын байран дээр гэмтэх юм бол энэ бүгд одоо үйлдвэрийн осолд хамаарах боломжтой гэдэг гэдгийг анхаарах. За бүгд одоо шилжүүлээд визтэй болон за визтэй хүмүүс бол үйлдвэр осолд одоо тийм ээ орчлоо гэж бодоход бид нар нөгөө улсын даатгалт төлдөг тийм үү. Улсын даатгалт төлдгөөсөө шалтгаалаад тэн дээрээсээ бид нар нөгөө хувь тийм ээ нөхөн олгоруудыг авдаг. Хэрвээ яг одоо визгүй одоо тийм ээ хүмүүс үйлдвэр осолд өртлөө ажлын байран дээр үйлдвэр осолд өртлөө гэж осон тохиолдолд ямар нэгэн одоо тийм ээ нөхөн олгор ч юм уу бүсгүй тусламж одоо тийм ээ төлбөр эргүүлж авах боломж төсөл байдгүй. Байлгүй яг энэ хүн өөрөө ингээд юу атсан. За үйлдвэрээс нь энэ хүн хууль бусаар басан суужсэн үйлдвэр дээр яадаг гэрэлээ. За тэгэнгүүт үйлдвэрээс нь энэ хүнийг чи харих эмнэлгийн юу аваад чи баригдаа болохгүй ч гэдэг юм ингээд дахин угаагаад аль болох ингээд мэддүүлэхгүй гэдэг тийм үү. За тэгэх юм бол энэ хүн үйлдвэрээс нь яахгүй өөрийн бээр өөрөө бас эмнэлэг дээр очиод би ингээд ажиллаа хийж байгаа ийм үйлдвэрт ажиллаа хийж байгаа эмчилгээг болно. Хэрэг өөрөө явахаас жоохон одоо санаа зовдөг ч юм уу яах юм бол одоо манайх шиг
дэмжих төвүүдэд хандаад бид нар бол яг ингээд гэмтлийн имлэг дээр навчаад энэ хүмүүсийг үнэхээр бүх одоо яг визтэй хүнтэйгээ яг гэрээний ажилтнтай адилхан одоо хамруулад өөр одоо нэг хүн төлбөрүүд бүр дараагаар нь цалингийн 70% нь цалинжуулаад ингээд имжлэгээ дуустал имжлэгийг авах тийм одоо боломжуудыг хийж өгдөг байна. Хэрвээ одоо нөгөө зарим хүмүүс үйлдвэрийн осолд ингээд одоо орчлоо үйлдвэр дээр гэмцэн бэрхшээлтэй болоод альсвал юм уу тийм ээ эмнэлэг дээр очиж дөрвөн тусламж аваад тийм ээ үйлчлэгийг авчлаа. Тэгээд 7 юм уу 14 21 хоног одоо шилжлээд ажиллаа хийж болохгүй гэдэг заалууд бас нөгөө янз бүрийн одоо тухайн хүний биеийн байдал болон өвчний шалтгаанаас болоод ирдэг шүү дээ. Тэр тохиолдолд ажилдаа явахгүй байгаа. Ажилтан байна. Аль эсвэл ажиллаа хийж исэн одоо ажилтан байна. Тэр явахгүй байх хугацаанд цалингаа яадаг вэ? Энэ болохоор угаасаа нөгөө үйлдвэрийн ослын гэмтэлд өртсөн улсад мэдэгдсэн учраас улсаас энэ хүн тэтгэмж болоод байгаа. Хөөг кимиа буюу амарч одоо нэг өвчтэй амарч байгаа үеийн цалингийн 70%. Дээрээс нь юян кимиа гэдэг юм одоо нөгөө энэ яаралтай одоо эмнэлгийн тусламж авч байгаа гэдгээр бас юян кимиа гэдэгт нь одоо ирж очих эмнэлэгт ирж очих нь автобусны зардал бүхнүүд ингээд орцсон байдаг. Тийм учраас энэ дээр бол ерөөсөө энэ яг нөгөө хууль бус иргэж ч гэсэн ялгаагүй энэ гэмтэлтэйгээ бүртгүүлэх юм бол улсаас нь болохоо явдаг. Зөв. За тэгвэл одоо тийм ээ мэдээж ажлын байран дээр одоо үйлдвэр осолд орсон тохиолдолд бол одоо хуулийн дагууч бай одоо тийм визтэй ч визүүч ямар ч хүмүүс одоо тийм даатгалд бол хамрагдаад ч юм уу альсвал одоо тийм ээ өөрсдийнхөө одоо ажиллаж байх хугацаанд нөхөө олгоруудаа бол авах одоо бүрэн боломжтой юм байна. Одоо нэг ажлын байран дээр биш ажлаас гадуурах, ажилдаа ирж очих ч юм уу, ажлын бусад сул цагуудаа өөрсдийнхөө дуртай хоббигоороо тоглож байгаа ч юм уу, хөлбөмбөг тоглож байгаа ч юм уу, альсвал тиймээс гэсэн мөв тоглож байгаа ч юм уу, эсвэл дугуй унж байгаа ч юм уу, өртөж гэмсэн тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгээд тэр тохиолдлуудад одоо тийм ээ бэрцэн тохиолдлуудад одоо ямар одоо бид нар одоо тийм ээ залуучууд маань хаана хандах ёстой, буцааж эргүүлж одоо тийм ээ иргэдийн даатгалд хамрагдах нөхөө олгоор авах боломжууд нь ямар гэдэг вэ? Үйлдвэрийн бус одоо тийм ээ байран дээр одоо бэрч гэмсэн. Ер нь үйлдвэрийн осолч гэсэн одоо нөгөө нэг зөвхөн ажиллаа хийж байгаа хүртэх биш. Ажилдаа ирэх замдаа, ажилласаа гэрлүүгээ явах замдаа гэмтүүл энэ бас үйлдвэрийн осолд хамруулж болдог байхгүй юу? Ямар нэг машины осол ингээ гарах юм бол энийг тооцож үзээд би үнэхээр машины ослороо энэ юу тогтуулсан дээр нөө үгүй үйлдвэрийн осолд хамруулсан байна гэдгийг бас яг нэг хэсгийн бид нар шиг хандаад консалтинг аваад шингүүгээ хийж явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг яг нэг өдөр болгон би гэрээсээ гараад алхаал одоо юу гэдэг хажууд төлөвлөгөө ороод ингээ нэг л замаар явдаг байсан. Яг тэр замдаа л ингээ гэмтэх юм бол энийг үйлдвэрийн осолд одоо ажилдаа явж байгаа гэмт ингээд ороод хамруулдаг байгаа шүү. Бас тийм нэмээд хэлээ. Бас одоо нөгөө үйлдвэрийн ажил дээр биш одоо чөлөө цагаараа гэмтсэн гэх юм шүү дээ. Тийм ээ. Энэ нөхцөлд болохоор E9 визээр орсон сууж байгаа одоо би гадаад ажилчдын хувьд болохоор сангийн бом гэж үүдэг сангийн даатгалын. Энэ даатгал заавал даатгуулчих юм бол эргээгээд одоо янз бүрийн үйлдвэрийн ослоос гадна одоо өөрөө хуваараа чөлөө цагаараа бэртэж гэмтэх юм бол энэ даатгалаас хандаад үнэхээр энэ хүн одоо бэртэж юм дээр гар бүлийн хөдлөх боломжгүй ч гэдэг юм уу. Хэдэн үеийн нөгөө гөрөв тогтоолтой байх юм бол тэндээс нь ингээд нөхөн болгож өгдөг даатгал юм. Тийм бас боломж байдаг. Мөн одоо хувийн даатгалууд байгаа шүү дээ. Samsung-ийн одоо ямар ч бичиг баримт хүмүүс ч гэсэн даатгуулах боломжтой. Энэ даатгалууд бас ингээд даатгуулаад явах юм бол бас их хэмжээний мөнгөнд дэлбэрийн эмнэлэгт өгсөн. Тийм үү. Тэрнийхээ одоо нэг тодорхой байдаг даатгалын компани хувьтай байгаа шүү дээ. 40% буцааж болгох юм уу, 60% нь алхах гэдэг юм уу. Энэ хуваараа бас тодорхой хэмжээ хувийг бас өөрөө буцаагаад авах боломжтой. Энэ даатгалууд бас байдаг. Энийг бас ингээд судлаад хамаадаг бас зүгээр шүү дээ. Тийм. Тэгэхээр магадгүй манайхан ч одоо нөгөө ялангуяа заахаа визтэй хүмүүс нь улсын даатгалтаа даатгалсан байгаа тийм ээ. Улсын даатгалаас ангид маш олон хувийн даатгалууд байдаг шүү дээ. Samsung даатгал тийм. Тэгээд бусад төрлийн одоо тийм ээ компани болгоны оршууд даатгалууд байж байгаа. Энэ дээрээсээ бас сонгоод бас даатгалчих юм бол ажлын байран дээр бус одоо тийм ээ ажилдаа ирж очих бусад амралтын өдрүүдээр хүртлээ одоо тийм ээ хоббигоороо тоглож байгаа тохиолдол хүртлээ бэртэж гэмсэн тохиолдол нөхөө олгорыг авах боломжтой байгаад байна. Яг одоо нөгөө та сая дурдж хэллээ шүү дээ. Визүүсэн ч гэсэн одоо тийм ээ хувийн даатгалуудад даатгуулах боломжтой гэдэг. Манайхан яг үг гэхээр заахаа визтэй оюутнууд одоо тийм ээ даатгуулж болдог. Визтэй хүмүүс л даатгал хамрагдах боломжтой гэдэг нь ойлголттой. Визүү хүмүүс бол хамаагүй юмнаас хаягдсан юм шиг хоцрогдсон шиг нэг юм. Ерөөсөө биднийг тоодгүй, ерөөсөө тийм нэг тим нэг ухтууд ойлголт яваад байгаа шүү дээ. Тэгээд энэ тохиолдолд энийг бүр ингэж бүр тодтож асуумаар байна. Тийм. Энэ ялангуяа Солонгос улс бол ерөнхийдөө хууль бусаар орсон сууж байгаа иргэдэд их аюул анхаарал халамж хандуулдаг байхгүй. Энэ ийм орн бол дэлхийн хаанч байхгүй. Энийг бол нэстэ үнэхээр Солонгост харсан дээр бахархаараа гэж хэлэхээр хэлж болохоор тийм одоо янз бүр одоо үйлдвэрийн осолд хамруулж энэ хүмүүс одоо имчилгээ өнгөлтөө үзүүлж хууль бусаар орсон сууж байгаа иргэдийн хүний эрхийг бол бас хамгаалж өгч байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүс маань өөрийгөө бас хамгаалах хэрэгтэй. Би өөрөө хизээч өвдөж магадгүй. Би эрүүл мэндийн даатгал, улсын даатгал гэх юм бол хэдэн төгрөгийн хэдэн сая хэдэн зуун төгрөгийн эмнэлгийн төлбөр төлөх шүү дээ. Тэгээ хэрвээ ингэж төлчих юм бол энийг ирэх буцаах авах боломжгүй. Хэрвээ одоо хууль бус иргэдэд ч гэсэн одоо нөгөө Samsung-ийн даатгал ингэ болж байгаа шүү дээ. Энэний эрүүл мэндийн одоо чугаа
бомб гэдэг юм уу энэ даатгалуудыг хэрэгжсэн байх юм бол энэ хүн одоо 100 саяын эмнэлгийн төлбөр төлөхөд тэрнийхээ одоо эдийн 40 60% гэж яг болцоотой анх гэрээ ихэд энэ новыг болгоно гэсэн одоо гэрээнийхээ дагуу энэ компани буцаан олгодог байхгүй. Тэгэхээр зэрэг бас даатгал гэдэг юм манайхан бас жоохон ухамсарлаж ойлгоод алуулах зөвдөө даатгалуудыг өөртөө хэрэгтэй гэсэн бас ингээд даатгал явж байгаад бол хэрэгтэй. За яг үн тэглэв яг тэгээд энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ одоо тий 42 төрлийн үйлчлэг байгаа. Тэгээд тэр үйлчлэгээний одоо нэг хэсэг болох үйлдвэрийн осол хэрхэн одоо урсан сэргийлбүү. Тэгээд энэ үйлдвэрийн орсон тохиолдолд бид хүн ямар одоо тийм ээ нөхөн төлбөр ямар одоо тийм ээ даатгал одоо хаана хандах вэ гэдэг одоо талаар та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараас та бүхэндээ хүргэлээ. Тэгээд та бүхэн Солонгос улсад болон гадаад улсад ажил хөдөлмөрт сурч байгаа хүн бүхэн одоо эрүүл өөртөөхөө одоо тийм ээ эрүүл мэндэд болгоомжтойгоор ажил хөдөлмөрлөөрэй гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Дараагийнхаа дугаараар